Монголд Ян Юйчуан гэх нэртэй домчин удирдсан тариачдын өмнө дэгдэж өвөрлөгч 49 хошууны 5 буман хүнийг 48 хоногт үертэл хятав. Жиндан давуу буюу монголчил бол алтан үрлийн зам нэртэй энэ хөдөлгөөнийхэн монголчуудыг мянгаар нь тууж авчираад нэгийг шүлдээлгүй яргаллаа. Сүүлд амьд үлдгэсэд нь нас барагстан оршуулах гэхэд толгой нь байвч би нүгүй. Би нь байлаач толгой нь байхгүй. Би толгойг нь олбол мөчсөн дутуу аимшигтай дүр зураг үлджээ. Яг л ямар нэг цус дадгуус үсчин туйлсан байт. Үнэхээр аимшигтай хараатан байжээ. Мөнхийн хутгийг олох гэсэн дотор хүний шунлаас төрсөн альбин эцэстэн удирдагч Ян Юйчуаныхаа хяналтаас гарав. Өвөр Монголын алтан ургийн олон ноёд учир битүүлгээр амиа алдаж цогцсон зэрэмдэг олдох боллоо. Хятадд соёлын хувьсгал эхэлж Монголын гих бүгдийг устгаж байсан цаг. Улаан малгайтны бослогын үеэр амиа гээсэн их бичгийн хүн Инжнашийн судрын өв болон Монголын нууц товчооны ихийг олохоор хуучны уугуул Монгол нутаг Ляоны мужид чой өөрийнхөө зол чонон ир анандын хамт хөл тавилаа. Зоригтнуудыг мөнх амьдрал олгогч алтан үрлээр босгосон аимшигт альбангууд отон хүлээж байлаа. Тэд 100 гаруй мянган хүн амиа алдаж, сая гаруй монголчууд эрэмдэг зэрэмдэг болсон цус соёлын хувьсгал дундуур эртний аимшигтай нүүрэлтэн тулгарав. Тэмцэл хэрхэн өрнөхийг, иш бүжин нарын хүү дийлдэшгүй саяны хувь тавилан хэрхэхийг, мөн өвөр монголчуудын туулсан эмгэнэлт түүхийг махчин дөрв буюу альбин адал явдалд аимшигын туужаас хүлээн аван сонсоорой.